Над тийм байдгүй шүү дээ. Заримдаа гоё мэхэнд унах нь над өөртөө бас гоё байдаг. Над бол одоо нэг унах нь сонир биш, давах нь сонир биш. Над нэг тийм амар давъя гэж улаархаа болсон үедээ хүн бас гоё барилт юм болоо тийм. Сайн байцгаана уу? Би Монгол Улсын нэгэн амар сайхан байна. Булган аймгийн Сэлэнг сумын харьяат. Ер нь одоо би 5 6 дугаар ангитай бүхэн секцэнд явал сургуулийнхаа 10 жилд аавч ер нь хөрхөн моциклтай хоёлоо сундлаад ирж ирсэн. Наваа тэмцээнд явах нь гээд. Тэг бодвол бүхэн хөрөлдөө тэмцээнд явах гэж байна гээд. Аавч ерөн сайн баярлуулах хэрэгтэй байна да. Тэг наваа ингэж итгэл хүлээлгэж жагаад нь тэгээд ер нь тэмцээнд амжилттай оролцох хэрэгтэй байна. Тэрнээс хойш ер нь аавжигээ баярлуулах гэж сайн барилтыг хичээсэн шүү дээ ер нь. 9-р анги төгсөөд сумын начин болж ирсэн. Тэгээ сумын начин болвол би нөгөө зурагтаар улсын начин болж байгаа хүмүүсийн бичлэг зурагтаар үзчихсэн болохоор начин болоод хүмүүс аим гүйж ирж мөрөл аамаа хөтөн сүлээд. Тэгээ сумын наад бол би сумындаа начин болохгүй. Тэгээ начин болоод амар давд авчаад амар аам дээр гүйдсэн чи хаа тоодгүй үсч юм болоо гэсэн чи. Тэгээ нэг тиймэрхүү өнгөрөөл явчихсан. Хамгийн гоё наад нь бол мэдээж Монгол Улсын начин хэмээх эрхэм цолыг авсан наад нь. Илүү багшаараа 4 даваад баасан дорж багшаараа 5 даваад багш нарын буйнд багш нараараа давж цол авч ирсэн тэр наад нь хамгийн сайхан наад байна да. Унсуу зэрэгэд унчаад би ихтэй нэг амар яадгүй шүү дээ. Уналтанд ордгүй шүү дээ. Гэхдээ ер нь би хвчлэн 25 онд ундаг байх үедээ хвчлэн ундаг байх үедээ бол унаал шууд бэлтгэл рүү явдаг гэсэн. Заал руугаа. Угаасаа унахаа мэдэж байгаа юм чи би тэгээ нөө бэлтгэлийн явцад давхар авч явдаг гэсэн юм байна. Бүх өргөн дээрээс унлаа. Тэгээ шууд бэлтгэлийн заал руугаа. Тэнд очиж бэлтгэлээ тайвширдаг байсан гэх юм уу. Манай ахнар чинь бол арыг сайн даана л да. Тэгээ дээрэс нь манай ахнар чинь эмчтэй. Тэгээ миний эрүүл мэнд одоо уур витамин, тусал тариа ер нь тэгээд миний бүх талыг л даадаг гэсэн үг. Миний эмч гэсэн үг бас хувийн эмчтэй хүн штэ гэж. Наваач янзаар хэлээд идэв. Тэгээд амраа гэд манай одоо өсгөрөд харцсан л яриад идэг үгс хэлээд идэг амраа гэл. Ер нь намайг давхыг хүлээж идэг хамгийн хүлээдэг хүн гэж юу. Мэдээж миний аав болов гэж боддоо юм яа. Гэтэ заримдаа манай авч бас барилдаанд унтцсан байж тээ. Би сая нэг эрдэнэт орж барилдаад. Тэгсэн чинь өдөр барилдаанд нэгээс эхэллээ гэсэн чинь 2 3-ын даваа эхлэх гэвс манай аав зандал дээр унтчихээн. Тэгээ би 3-ын даваанд гарах гээд би очиж тэр аавыг сэрээлгээд тэгээ гарч ирлээ. Дунгуйлдах мэх бол яг одоо би өөрийнхөө биеийн онцлог тохируулж өөрөө бас энэ дэндээс яаж багш нарын ганц нэг мехнүүдээс олж авсан л да өөрөө. Ер нь миний мехнүүд ч ер нь дандаа л өөрийнхөө биеийн онцлог таарсан л мехнүүдийг сурж авсан ер нь өөрөө судалж ийж сэтгэж ийж. Багш нар бол мэдээж эрхэм сайхан багш нар байна. Багш байхгүй шүү дээ. Амжилттай гайгүй барилдах бол миний бодлоор яг сүүлийн үед би бас өөрийгөө гайгүй барилдаж гин гэж бодоод байгаа. Тэгэхээр яагаад ер нь тэгж ийм хэр би миний л хувьд шүү. Ер нь нэг тийм унах, давах, хорн гарах гэх юм уу те. Одоо би бол нэг хөрөнгө оруулж барилдахад амар заавал давъя гэсэн тийм над тийм байдгүй шүү дээ. Заримдаа гоё мэхэнд унах нь над өөртөө бас гоё байдаг. Амжилт гэдэг бол миний хувьд бол ер нь зүгээр өөрийгөө өөрчлөх өдөр болгоны бэлтгэлээ хүн ер нь дандаа сэтгэж явах хэрэгтэй болов гэж боддог. Заавал нэг өөр шинийг те өөр мэх өөр заавал тийм өдөр тутамдаа эрэлхийлж явах хэрэгтэй болов. Тэгжээж ахиж дэвшин шүү дээ. Тэрийг л амжилт гэх болов. Тэгжээж л амжилт гарах болов. Бэлтгэлийн одоо өндөр ачаалттай үед жижиг шажиг бэртэл дархлаа унах янз бүрийн асуудлыг арга шунд даатгадаг байгаа. Минийхаар мэдхгүй заримдаа ном шуудаад харсуулд мүлд чинь тэнэ отсон байна гэд бүс мүсэндээ яагаад гэдэг шүү дээ. Тэр бүсэнд үед юм лөө. Гэхдээ ер нь ихлэн сэтгэлд л байдаг хаа да ер нь сэтгэлд л оршдог болов. Үнтэй захиас гэжтэй яг зүгээр миний аав нэг хэлсэн үг үү. Манай аав нэг хүнд ярьж байхдаа лөө заам болчих лөө гэж боддог хэм би сонссон байхгүй. Тэгээд заам бол чамсан гэж боддیں۔ Тэгтээ заамч бас өндөр цол доо. Тэгтээ нас ч бас явчлаа. Тэгээд юу болох вэ гэдэг. Эдэн жил үзэндээ тэгээ яах нь вэ?